Бид утаагүй амьдралд суралцаж, дасаж эхэлж байна. Түүмэр шиг дэгдэж байсан хэрүүл уруул намжиж, цаг үргэлжил ийм байсан юм шиг тайвширцгааж эхэллээ. Энэ нэг талдаа сайн. Гэхдээ өнгөрсөн жилүүдийн утаанаас үүдсэн гай гамшиг лайланчгаас өнөөдөрч бид салаагүй байгаа. Энэ нь харин муу. Зөвхөн утаанаас болж засаг огцорч, сайд солигдож, шин сайд дарганаар та бидний мөнгөөр шин машин авч, шин тавилгаар өрөө булангаад өгчүүлж байсныг бид мартжээ. Зөвхөн утаанаас болж ханиад том өвчин зовлонд эергцэн хөөхий бидний монголчууд хамгал мөнгөөр эм тариа худалдан авч, эмнэлэг домлог сахиж байсныг өнөөдөр бид бүгдээрээ ордоос мартжээ. Зөвхөн утаанаас болж цөөхөн монголчууд бид 100-100-аараа хорт хавдар тусан хорвоог орхиж, зөвхөн утаанаас үүдсэн өвчнөөс Монголын маань мөнгөн урсгал хятад солонгосын эмнэлгүүд рүү урсан оддог байсныг та бид цөмөөрөө бүр мөсөн оморджээ. Утаанаас болдог өвчин зовлон, утаанаас болдог ашиг орлого, утааг далимдуулан улс төр хийж, утааг далимдуулан албан тушаалд очиж, утаагүй зуухаар мөнгө хийсээр тансаг амьдрал думсан ад чөтгөрүүдийг та бид таг мартжээ. Эд бол мянган хүний нус нулимс өвчин зовлонгоор хөлжиж байдсан ярхийн эцгүй бузар булаа хүн чанаргүй шулмын төрөл чөтгөрийн зулбсагнууд юмаа гэдгийг та бид өнөөдөр таг мартжээ. Бусдын зовлонгоор баяжиж, бусдыг өвхлээр ашиг олсон тэдгээр тийрэнгүүд өнөөдөр ямар ч ял зэмгүй тэнгэрээр нисэж яваажингаар аялсаар яваа. Тэдний зугаа цэнгэлийн мөнгийг зовсон ард олон та бид цус нулимс хөлс хөдөлмөрөөр төлсөн. Амьдралдаа нэг ч удаа гал төлж үзээгүй л өөрчд утаагүй зуух юмэн улаахгүй ярьсаар 30 жилийг өнгөрөөсөн. Утаагүй бүсэд уулын аманд шилэн хаусанд амьдардаг тэд утааны талаар юу мэднэ гэж. Гэхдээ л тэд утааны тухай үлгэрээрээ 576 тэрбум төгрөгийн маань хуваан засалсан. Өнөөдөр тэд хожсон. Тэдний хожлыг бид өвчин зовлон, өр шир цус нулимсаараа төлсөн. Хариуцлага гэж юм харин хаа байна?